вэ улсын бодлого яаж явагддаг юм бэ? Ер нь энэ хүчтэй хүн ам олонтоо энэ улсын бодлого алийн дэмждэг юм бэ? Хүн амын цөөхнийн дэмждэг юм уу? Хүн амын хийн дэмждэг юм уу гэдэг талаар та бүхэнд баримт хүргье. За энэ вэ улсын бичиг гэж байгаа. Энд ч бол Рориан буюу Жужаны шилэн хааны гарал үүслийг маш тодорхой бичсэн байдаг. Хаанаас яаж очсон. Энд ч бол Гауч буюу Дэнлэн энэ өндөр тэрэгтэн хүмүүгийн хойцыг огт дэмжихгүй байгаа юм. Энэ цөөхөр нь дэмжиж цөөхөр нь төр бариулдаг. За яг энэ ч вэ улс яаж яана гэхээр бол вэ улс бол нэгэнт одоо энэ Рориан буюу энэ цөөх Жужаныхаар хэдүүсийн тоо байдгүй шиг сурдаг. Ахуй амын олох тэлээтэйгээ муудсан тохиолдол дараагийн төр барьж болох цөөхийг буюу энэ тэлээгээс 200-аас илүү дахин цөөн хүнтэй болооч маш хүчрэхийг бодлого явуулах чадвартай энэ төрөг аймгийг дэмжиж төр бариулж байгаа. Тэгэхээр Рориан дэмжин Рориан дэмж чадахгүй төргийг дэмжин хизээж тэлээг дэмжихгүй. Ягаад гэвэл тэлээ хүн амын өрөмөлхүүдийлэх олох учир. Тэгээд ийм бодлого бол энэ бодлого бол сүүл дараагийн түүхэнд бол гарч ирдэг энэ ч. Мөн энэ бол зөвлөлт холбоот улсын түүхэнд гарч ирнэ. Энэ тухай бид нар та бүхэндээ хүргэнэ. Мөн тан улсын түүхэнд бол бас энэ гарч ирнэ. Эзээч энэ орхон туул цэлэнг хүн энэ голын нутгийг хүн амыг дэмждэггүй юм байна гэдэг бол энэ зөвхөн тохиолдол биш, энэ давтамж биш, энэ зүй тогтол юм гэдгийг та бүхэндээ тусгай нэвтрүүлгээрээ хүргэнэ. За ингээд дараагийнхаа самбарлуу шилжчихье.